маань заан далавчаа алдсан нь. Заан маань далавчтай байсан байх нь. Тэгээд далавчаа хэрхэн яаж алдсан талаар бүгдөө одоо хамтдаа сонирхцгаая. Эрт урдын цагт заанууд нисэж чаддаг байжээ. Тэд хушуугаа өргөн навч өдтэй гоёмсог дөрвөн далавчаа дэвэн хаа сайгүй нисэхдээ намайг хараач, би модноос өндөр байна гэж орилолтно. Ва бодтоо. Заа яалаа. Хуурай газрын хамгийн том амтан гэсэн штэ. Тэгээ хуурай газрын хамгийн том амтан бидний дээгүүр нисээд тийм үү? Тэгээ хэдэн далавчтай юм гинөө? 4 далавч. Бидний мэддэг нисдэг амтд ихэвчлэн хэдэн далавчтай байдаг вүлээ? 2 байдаг тийм ээ. Тэгсэн чинь заа маань том биетэй учраас 4 далавчтай байсан гэж юм тийм ээ. Заанууд тэнгэрөөд дүүлэн нисч нарыг тойроод дараа нь газарт буудаг байлаа. Ой, холуур нисдэг байсан байх тийм ээ. Амьдралынхын нутаг учир ердөөл нисэх байв. Тийм ээ, бидэнд нисэх маш их таалагддаг гэж тэд байнга хэлдэг байж. Заанууд үнэхээр гайхалтай шүү. Бид зааны нуруунд дээр сун аялах дуртай. Үнэхээр сүр жавхлантай байдаг юм гэж нуруунд дээр нь сун тэнгэрээр дүүлэн нисдэг бурхад ч хүлээн зөвшөөрнө. Вау, заан том биетэй болохоор нуруунд дээрээ яаж ийнэ? Бурхтыг суулгаад нисдэг байсан гэж юм тийм ээ. Тэгэхээр нисгээрээ яадаг гэж юм? Маш хол нарыг тойроод газар буудаг байсан гэж штэ. Тэгэхээр нар дэлхийгээс ямар хол илээ? Тэгэхээр заан бол яах нь маш хол нисдэг байсан бахан тийм ээ. Гэвч нэг асуудал байлаа. Юу байж алах вэ? Бүгдөө ингээ төсөөлтөө заан нисэж байна гэж бодъё. Тэгвэл ямар асуудал тулгарч алах вэ? Тэд маш их чимээ гаргаж хушуугаараа бүрээ шиг дугаж бүү гэж бүрээ шиг дуурсан байна тийм ээ. Азарган дахиад шиг донгодон нисдэг гэж гукарику гэж яана. Дахиад шиг азарган дахиад шиг бүр яах вэ? Донгодон нисдэг байсан гэж бодоод үзтээ. Газрын хамгийн том амтан хуурай газрын. Тэгээ 4 далавчтай. Тэгснээ шуугаараа бүрээ шиг дуураад дээр нь дахиад шиг донгодоод нисээд байна гэд амар юм биш үү? Би лав айна. Надаа гой санагдахгүй. Тийм амар том байшин шиг ниссэн бүтлэнгөө тийм их дуу чимээ гаргах юм бол амар юм биш үү? Чамд ямар вэ? Сонирхолтой байна уу? За. Тэр их чимээнд нь байшин, модод гээд газар дээрх бүх зүйл чигчрэн гангадаг байлаа. Харахгүй шүү дээ, тийм том юм ингээд дивэдээ ганцаараа нисэхгүй те. Бөөм олон сүргээрээ заанууд ниснэгээ бодохоор бүх зүйл юм гангадаг байсан гэж хараа. Яна мод хүртэл ингээ гангаж байгаа л унах нь штэ хөрсөн сулдраад байшин бас гангаж байгаад нураад унах нь штэ тийм ээ. Заанууд нисэх үедээ ургаан модыг мөргөн унгаж байшин дээр газардаж ер нь ниссэн газар бүртээ эвдрэл, сүрэл, эмх замраагүй байдлыг авчирдаг байв. Яна тэгэхээр чинь хэн дуртай байх юм бэ? Заан өөрөө л нисэж байгаадаа дуртай болохоос бусад амьтад, бусад хүмүүс, бусад нь дуртай байх болов? Хин нэгэн чиний өрөөнд орж ирээд хамаг юм чинь сандаачлагаад эвдээд л өвдөөд л тэгээд байсан газраас нь өөрчлөөд өөр газар хийгээд хоёр жигтэй байсан тоглоомын чинь нэг чихийг аваад тэгээд байвал чамд гой байх уу? Заан бас яг тийм байсан гэж штэ бид нар. Өөрөөр хэлэх юм бол бусдад дандаа ямар болсон байх нь? Төвөг учруулсан байж штэ тийм ээ. Модод хуугарч байшингуудаас үртэс модол үлдэнэ. Яана хүний эд хөрөнгө хамаг юмыг яасан бэ нөө? Эвдэн сүтгсэн байж штэ. Байгаль одоо бусад зүйлс бүгдийг эвдсэн байна тийм ээ. Үүнийг харсан бурхад заануудыг нисэж болиулах хэрэгтэй гэж зөвлөлдөөд нэгэн зал зохиожээ. За зал гэж юу вэ? Зал гэж юу вэ хөхтөдөө? Хин нэгнийг санаатаагаар бяцхан хуурахыг юу гэж хэлдэг вэ? Зайл гэж хэлдэг байх нь штэ зайл. Тэд заануудыг найранд урлаа. Ваа, заанууд найранд дуртай ш. Найранд дургүй хүн байхгүй штэ тий. Гой найр руу явъя гэд яах нь дуудсан байх нь. За.
Урд нь хизээж тийм өргөн болж байгаагүй их найранд заанууд ар араасаа ирсээр байлаа. За заан бол юу гэлээ? Сүргэлэн амьдардаг амьтан тийм ээ, сүргээрээ. Тэгэд ховдоглон идэж шуналтай гихч нь ууж байснаа нам унтцгаав. Гизэн цадаад унтаад өгсөн байна тийм ээ. Бурхад энэl мөчийг хүлээж байсан учраас хорхирж байгаа заанууд руу сэмхэн овчиж далавчуудыг нь авлаа. Сүүлэндээ нэмэрлгээд өдийг нь тогс шувуунд, навчийг нь бананы модонд өглөө. Далавч нь юунаас бүрдэнэ гэж ялаа? Гоёмсгод навчнаас бүрдэнэ гэж хэлсэн. Тэгээд дөрвөн далавчийг авангуудаа өдийг хин төгсөн гинэ? Тогс шувуунд. Тэгээд тогс шувуу өдөө дэлгэхээр сүрлэг гоё яах вэ? Өнгөтэй сүултээ алсан байх нь тийм ээ. За бананы мод яасан байх нь вэ? Энэ цагаас хойш бананы модод гайхалтай ногоон навчтай болжээ. Сэрэнгүүтээ далавчгүй болсноо мэдсэн заанууд маш их уурлан бидний далавч хаана вэ гэж асуухад Бурхан байхгүй болсон. Өөр байхгүй болсон гэж хариулжээ. Заанууд орилолдон газар дэвслэн. Тэд ширэнгэн ойн газруудыг дөргитөл дэвслэн уурсан ч ямар ч үр дүн гарсангүй. Энэ цагаас хойш заанууд дахин хизээж тэнгэрээр дүүлэн нисээгүй юм аа. Заанууд яасан? Бусдын амар амгалан байдал өөр яалаа өгтүүдээ эд хөрөнгө байгалыг яг сүйтгэсэн учраас л Бурхан өгсөн байсан билгээ буцаагаад авчихсан тийм ээ. Хэрвээ заан маань эвтэй найртай хин нэгэн саад олохгүй, их чимээ анаа гаргахгүй, бусдын мийг эвдэн сүйтгэхгүйгээр нисдэг байсан бол өнөөдөр ч гэсэн далавчтайгаа байх байсан баг тийм ээ. Хамгийн гол нь заан маань тэгийг байх нь штэ. Тийм учраас Бурхан бол заан бол далавчтай байж болохгүй нэ гэж шийдээд зааныг яалаа? Хуурч авчираад тэгээд далавчийг авсан байна тийм ээ. За тэгэхээр хүүхдүүдээ бид нар энэ үлгэрээс юу сурж авах вүлээ? Хамгийн нэгдүгээр юу юм болоо? Бусадтай хамтран амьдрна гэдэг бол бусдын юмыг яах нь дураараа эвдэн сүйтгэж бусдад саад болж болохгүй ах нь штэ тийм ээ. Бусдыг гомдоож, бусдыг уурлуулж, бусдад төв удаж өрөөсөө болохгүй ах нь. Хэрвээ тэх юм бол бид нар хин шиг байх нь уу? Нэстэг заан шиг байх нь штэ. Гэтэл бид нар чинь яадаг вүлээ? Нэг нэгээр амьдардаг вүлөө? Үгүй штэ. Бид нар чинь бүгдөө хамтаараа олуулаа амьдардаг тийм ээ. Тийм учраас бие биендээ эвтэй найртай бусдаа дандаа яадаг вүлээ? Санаа тавьж амьдардаг тийм ээ. Заримдаа бидэнд сахилга гутмаар санагддаг те. Багшд нь бас хаяа сахилга гутмаар санагддаг штэ. Та нарт бас тэгдэг үү? Тэгвэл бүгдөө тэр үед яах ёстой юм болоо? Сахилга гутмаар та санагдсан үедээ бүгдөө сайхан гоё сахилга гутаад дураараа гоё тоглож болно. Харин тоглож дуусныхаа дараа бүх тоглоомоо анх байсан газарт нь эмх цэгцтэй хураагаад тоглохдоо хин нэгнийг гомдоож, хин нэгний эмийг уурах, тасдах, эвдэж яах нь болохгүй ах нь штэ. Харин бид нар бусдтай эвтэй найртай хамтдаа тоглож болох нь тийм ээ. За тэгвэл бид нар заан шиг тэгээд дураараа аашлаад бусдын юмыг түвэн сүтгэж болохгүй гэдгийг яах вэ? Энэ үлгэрээсээ суралцаж авлаа. Үлгэрээ ээждээ, аавдаа, эмээдээ, өөдөө, инхри бяцхан, дүү нартаа, ах эгчтэй ярьж өгөө мартваа. За баяртай.